За сайн байцгаана уу та бүхэн өнөөдөр мэнд хүргэе. За Mongolians-ийн Chicago нэртэй Telegram группт маань одоо хийж болох боломжтой ажлуудыг ингээд нэг хүрчлэн оруулаад явж байгаа. Тэгээ хэрэглэгчдийн зүгээс бас санал хүсэлт ирсэн. Хэлний мэдлэгээс болоод бас зарим нь бол яг туршлагагүйгээс үүдээд яг энэ ажлууд руу тэр болгон цаг тугаард нь холбогдож чадахгүй байна. Энэ дээр нэг заавар мэдээлэл өгөөч гэдгийгсэн. За энэ дийлэнх ажлууд маань Craigslist платформ дээрээс ордог байгаа. Тэгэхээр энэ Craigslist платформыг ерөнхийд нь яаж ашиглавал зүгээр юм. Тэгээ энэ орсон ажлуудын хэрхэн холбогдвол зүгээр вэ? Хэрхэн холбогдвол илүү амжилттай байх вэ талаар мэдээлэл өгч оруулж байна. За эхэнд нь хэдүүлээ энэ Craigslist платформтойгоо танилцчихъя. За энэ Craigslist гэдэг энэ платформ маань ганц Америкийн нэгдсэн улсад гэлтгүй дэлхийн өнцөг болон бүрэнд одоо орсон ийм платформ байгаа. Анх Америкийн нэгдсэн улсад 1995 онд одоо Craig Newman гэдэг залуу үүсгэн байгуулсан. Өөрийнхөө нэрээр ингээд лист үүсгээд эрийг бусдаа хуваалцдаг байсан. Ингээд айгүй богино хугацаанд олонний танил болоод өнөөдрийг хүртэл хэдийн платформын өнгө үзэмж нь маш энгийн бүтэц зохион байгуулалттай ч гэсэн цаанаа технологи нь одоо үнэхээр одоо дэлхийн дахины хэмжээнд үнэлэгдэхүйц ийм технологитой. Тэгээд зориудаар одоо ийм энгийн хэрэглэхэд хялбар өнгө үзэмжтэйгээр хүргэдэг. Тэгээ тэрнийхээ хажуугаар хэрэглэгчдийн одоо мэдээллийн нууцлал дээрээс нь одоо бусад олон фильтрүүд олон одоо шалгуураар одоо шалгарсан юм технологи байгаа. За тэгээд Америкийн нэгдсэн улсаас гадна Канада, Америкийн нэгдсэн улс дотроо мужаараа та харж болно. Эсвэл Америк хотуудаараа ингэж харж болно. За одоогийн энэ тохиргоо маань Чикаго хотод тохируулсан. За Чикаго хотын зэрэгэлдэх suburb, northwestern гэдэг юм ингээд хараад явчихна. За өнөөдрийн тохиолдолд бид нар ажил, gigs гэсэн буюу алтурны ажлууд гэсэн иймэрхүү хоёр ангиллаар нь төлхөө авч ярилцсанаа. Энэс гадна мэдээж Craigslist дээр түрээсийн байр, зарах байрууд ихээр ордог. За тэгээд ингээ community хэсэг нь бол бас яг амьдарч байгаа хэсгийнхаа ойр тойронд байгаа мэдээлэлтэй бас холбогдож болно. Сервис үйлчилгээнийх байна. Discussion forum-ууд байна. За тэгэхээр юун түрүүнд энэ Craigslist гэдэг ийм платформ маань одоо монголчууд хамгийн түүхээр бол үнэгүй цэгийн маань шиг юм ажлын одоо зарах болоод одоо шатны entry level гэж ярьдаг ажлын байрнууд төлхөө юм ордог ийм сайт байгаа. За гэхдээ нөгөө талдаа бол энэ маань өөрөө $1 тэрбум орж жилийн орлоготой 50 хүртэл хүнтэй ийм Silicon Valley-д цорын үндэд байрладаг ийм стартап байж байгаа одоо компани болсон ийм компани байгаа. За тэгээд энэ технологи маань одоо хэрхэн яаж ажилладаг вэ гэдгийг эхлээд ойлгочвол бас ойлголт нь сайжрах бах. За энэ дээр одоо таны харж байгаа нэг зарыг оруулахын тулд зарын эзэн одоо нөгөө төрлөөсөө хамаарат general labor буюу төлхөө барилгын ажилтан, офисын админ ч гэдэг юм уу, эсвэл одоо эрүүл мэндийн сувилагч ч гэдэг юм уу, эсвэл хөдөлгөөний ч гэдэг юм уу, эсвэл зарж борлуулалтын ч гэдэг юм уу, нэг зар орох болгонд $45 төлж байгаа. Тэгэхээр зарын эзэн цаана хин юу гэдэг нь тодорхой байдлаар зараа оруулдаг байгаа. Тэгэхээр тэр болгон яг нөгөө үнэгүй зарууд бол байна. Гэхдээ хүмүүсийн нийтлэг одоо хайдаг, харж ашигладаг ажлын зар болоод байрны зарууд бол дийлэнх төлбөртэй. Тэгээ томоохон хотуудад энэ харилцаа адилгүй. Чикагогийн тохиолдолд бол $45 байгаа маань. Дийлэнхтэй бол жижиг хотуудад $10 байх жишээний юм байдаг. За гиг буюу халтурны ажлууд дээр бол компьютерийн гиг бол $7 байх жишээний. За энд нь крүүгээр хийхтэй баг хамт олонны юм халтур, гэрт одоо нүүлгэлч гэдэг юм уу, цэвэрлэгч гэдэг юм уу. Тэгээ энд нь гэрийн багш гэдэг юм уу, энд нь ус оролцсон байна. Catering, moving, нүүлгэлт гэх мэтлийн халтурны төрлүүд нь ингээд $7. Тэгэхээр нүүлгэлт
маргааш орой нэг нүүлгэлтийн хүн хэрэгтэй байна гэж зар оруулж байгаа хүн маань $7 төлж байгаа байна. Тэгэхээр тэр хүн маань цаанаа одоо өөрийнхөө мэдээллийг оруулаад ажлаа ингээ авах сонирхолтой байгаа гэсэн хэлэхгүй байдаг. Одоо Facebook дээр зүгээр одоо бас пост хийгээд сүүлийн хугацаанд л Facebook дээрээс ажлын зарууд бол айгүй их одоо скам болчиход байгаа шүү дээ. Тэрийг бодвол бас харьцангуй энэ томоохон хотуудад ер нь яг энэ хоёр фильтрээр бол айлч хотод бас тодорхой хэмжээний мөнгө төлөөд орж байгаа учраас эцдүүд нь бол тодорхой байдаг гэсэн үг. За одоо үндсэн яг ажлынхаа хэсэг рүү оръё. За тэгэхээр энд нь ажлууд маань нэг түлхүү юм богинохон тайлбартай иймэрхүү байдлаар орсон. Энд нь бол энэ зар маань 3 цагийн өмнө орсон байна. Ер нь нэг зараа одоо нөгөө халтуур хэсэгт нь орсон зар болвол орсон даруйд нь тэ нэг цөөн хэдэн цаг дотор холбогдоод явах юм бол ажлаа авах боломжтой. Энэ шиг одоо яг үндсэн ажилтан авж байгаа тохиолдолд бол хэдэн цагч байсан ерөнхийдөө холбогдоод явчихад болно. За энд нь тухайн ажлын нэр шин тэ энэ бол одоо машинтай эргүүл маягийн юм ажил ба шүү дээ. Disciplines гэдэг хотод байгаа. Эндээсээ ингээд харах юм бол за байршлаар нь ингээд харчиж болно. За эндээсээ одоо юу гэдэг те Чикагогийн одоо Норт хэсэгт нь юм байна. За Норт бүкийн доор юм байж гэдэг юм. Evanston харалтай юм байж гэдэг юм. Disciplines-ийг хэрэв мэддгүү бол тэгээ ерөнхийдөө энэ маань нөгөө zip кодоор нь цаанаа шүүтсэн байдаг учраас за ерөнхий байршлыг харж байгаа. Яг энэ хавьтай хаанж үйж болно л гэсэн үг. За тэгээд энэ ажлыг ингээд тодорхойлоо харах юм бол за шууд ингээд авах гэж байгаа юм байна. Эндээс бол 9-өөс шөнийн 2 хүртэл авах юм байж гэдэг юм уу. Энд нийгмийн мэдээллүүдийг ингээд өгсөн. За ингээд цагийн хувьд бол 17-оос 20 мэдээж одоо туршлагаас хамаарат явах нь байна. Хагас цагийн ажил байна. За ажлынхын тайтл нь бол буюу ажлын нэр нь бол харуул хамгаалалтын ажилтан. Энэ компани өөрөө non profit буюу ашигын төлөө биш бизнес байх нэ. За тэгэхээр хэрвээ нэг та ингээд сонирхож ивэл favorite хийгээд хадгалаад одоо энэ ажил руу apply хийж ивэл favorite хийгээд тэгээд тэндээсээ ингээд одоо таалагдсан зарууд донд оруулчих болно. Хэрвээ ямар нэгэн асуудал гарах юм бол flag хийгээд цааш нь мэдээлчих болно гэсэн. За дийлэн одоо энэ ажлууд руу ингээд за хаана холбогдох юм бэ гэдэг ийм ойлгомжтой байдал гардаг. Энэ дээр бол reply гэдэг нэгэн товчтой. Энэ дээр нь за үндсэн гол юм нь болохоор энэ relay хийсэн имэйл байгаа. Энэ мэйл нь бол маш их урт одоо хэрэгл энэ зарын эзний мэйлийг нь цаашаага ингээд одоо олгаад алдагдаад тэгээ баахан ингээд spam одоо мэйлүүдээр бөмбөгдүүлэхгүй тул энийг нь Craigslist-ийн зүгээс үндсэн эзнийх нь мэйлийг нууцтай relay гэдэг одоо ийм өөр системд оруулаад тэгээд ийм одоо энгийн Gmail мэйлийг хамаагүй урт мэйл болгочдөг байгаа. Тэгэхээр эндээс нь энэ мэйлийг нь копидоод яг энэ мэйл рүү нь явуулчихад тухайн эзэнт нь очичноо л гэсэн төгсгөл нь та бүхэн харж байгаа @jobs@craigslist.org буюу одоо ажлын шугамар холбогдсон энэ зарын гэдэг энэ хүн рүү ингээ очино гэсэн үг. За зарим зарууд дээр та бүхэн хэрэг харах юм бол одоо энэ шиг ингээд email call гэж байгаа тийм энэ хүн рүү имэйлж бичиж болно. Энэ ажлынхаа шаардлагаас хамаарат энэ хүн ингээд илүү нарийн ур чадвартай ажил авч байгаа. Тэгээд энэ тохирох ажлууд нь ажилтны цөөн байх гэдэг юм уу эсвэл асууж тодруулах юм байж магадгүй гэдэг үүднээс утасныхаа дугаарыг оролцсон. Эсвэл энэ тохиолдолд бол энэ Windy City Fence Company буюу байгууллага учраас офисын цагаар одоо ажилтнтай холбогдчих боломжтой гэдэг үүднээс ачааллаа даана гэж үзээд утасныхаа дугаарыг оролцсон. Тэгэхээр энэ утасны дугаарыг аваад энэ дугаард нь холбогдчих боломжтой. За энэ дугаарыг та бүхэн харах юм бол 773 гэдэг ингээд одоо дугаар руу нь холбогдоод ярьчих болно гэсэн. За зарим тохиолдолд энэ зарууд маань жишээ нь одоо энэ ресторан байна. Cheers guys гэдэг юм. За энэ дээр ингээ ерөнхийдөө мэдээд өгсөн. Энэ дээр нөгөө бас анзаарах юм бол хүн болгоны өөртөө зараа оруулах байр байдал нь өөр байгаа. Энэ дээр нь бол ямар нэгэн фильтр тавьж өгдөг. Гэхдээ танд бол мэдэх юм яг үндсэн хаяг нь бол энэ дээр байна. Энэ болохоор яг нөгөө ресторан учраас өөрийнхөө нарийн хаягийг бол оруулсан. Энэ Cheers guy гэдгийг нь Google дээрээс хараад сан сэтгэл ревюг нь олгомжч болно. Байршлыг нь Google Map дээр энэ дээр нь дараад өөрөөсөө хэр зайтай байгааг нь харчиж болно. За ингээд цагийн $18 эхлэхдээ авах юм байна. Ямар нэгэн туршлага шаардлагагүй
үйлчлэгээний салбар юм байна. За энэ зарын эзэн нь бол Vivian гэдэг хүн байх нь байна. За энэ дээр нь имэйлээр цаанаас нь имэйл нь энэ байгаа юм байна. Нэг копиж аваад дараа нь мэйлчтэй ашиглаж болно. Утасны дугаар нь. За энд нь бас давхар мессежээр холбогдож болно гэдэгцэн байна. За тэгэхээр одоо хэдүүлээ энэ зарууд руу хэрхэн холбогдох талаараа мэдээлэлээ танилццгаая. За хэрхэн сонирхсан ажил руу холбогдох вэ? Би энэ дээр бас яг энэ бичлэгэндээ зориулаад сая ChatGPT AI-аар хамгийн тохиромжтой, хамгийн богино форматаар имэйл бэлтгүүллээ. Тэгээд энэ одоо та бүхэн өөрийнхөө ажил мэргэжилтэд өөрийнхөө сонирхсан ажилтад тойруулаад баг зэрэг өөрчлөлт оруулаарай. Би баг бас хэрэгтэй болов гэж үзээд бас нэг ганц хоёр жишээнүүд нэмэлтээр бас энэ сая эндээсээ шүүж байгаа нэг хэдэн ажлууд болоод тэгээд тэрэндээ таарсан имэйлүүдийг бас өөрөө жоохон өөрчлөөд бичиж үзлээ. Тэгээд тэрийг бас тусгацсан байна. За тэгэхээр нөгөө бидний копидж авсан мэйл маань нэг иймэрхүү хэлбэртэй имэйл байна. Тэгэхээр энэ мэйл рүү санаа зовлтгүйгээр та ингээ явуулчихна. Ямар ч үсэн эзэндээ нөгөө Gmail хаяг руу ч юм уу Hotmail руу очичноо гэсэн үг. За тэгээд дийлинх тохиолдолд бас хариу ирэхгүй учраас санаа зовох хэрэггүй мэйлээ явуулчихна. За мэйлийнхаа subject хэсэгт нь одоо application for одоо энд нь юу гэдэг general labor position ч гэдэг юм уу эсвэл одоо food delivery position ч гэдэг юм уу нөгөө ажлын байрныхаа нэрийг биччихнэ. Энийг нь орлуулаад биччихнэ. Би гэсэн байгаа. За энд нь ихлэ сайн байна уу те. За би энд нь ингээд I'm writing to express my interest in гэдэг. Би одоо Craigslist-ээр харсан таны энэ зарын дагуу өөрийнхөө сонирхлыг илэрхийлээд холбогдож байна гэдгээ энд нь сонирхсан ажлын байраа нөхөд бичиж байна. I'm a reliable, hardworking individual with experience гэдэг. Би бол юм найдвартай одоо сайн ажилтдаг юм хүн байна. Тэгээд миний өөрийн туршлага бол одоо би өмнө одоо нүүлгэлт хийжсэн ч гэдэг юм уу, агуулгын ажил хийжсэн ч гэдэг юм уу, эсвэл барилгын туслах эсвэл handyman хийжсэн ч гэдэг юм энд нь ингээд нөхөө биччихнэ гэсэн үг. За энэ ажилтнад байгаа энэ хэсэгт нөхөө биччихнэ гэсэн үг. За тэгээд дийлэнх тохиолдол бол нөгөө одоо энэ ажлын байр очин Монголд хийжсэн ажлаас ч юм уу эсвэл өөр бусад ажлаас хэдийн нэг салбарыг хийж болох ч гэсэн айгу өөр хоорондоо адилгүй. Тэгээд компанийн том жижигээс хамаарат өөр өгч учраас ерөнхийдөө I'm quick to learn ч юм би хурдан суралцдаг гэдгээ тодорхойлоод өгчүүл бас зүгээр байдаг. Тэгээд би шууд эхлэх боломжтой. Тэгээд ажлын талаар дэлгэрэнгүй ярилцах хүсэлтэй байна гэдгийг оруулаад өгчүүл бас зүгээр. Тэгээд өөрчн за энд нь болохоор бас please let me know if you have any questions. Эсвэл одоо танд ямар нэг асуулт тодруулах юм байвал над руу ирж холбогдоорой. Эсвэл одоо ярьцлага толмор бол дуулгаарай ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар нээлттэй ингээд төгссөн байна. Тэгээд миний одоо мэлийг намайг одоо сонирхож үзсэнд маш баярлалаа гэдэг. Энд нь best regards гэдэг үндтгсэн гэдэг тий. Бүтэн үгнэрээ бичээд холбоо барих утас имэйлээ хэрвээ имэйлэдтэй асуусан бол ингээ оруулж өгөөд мэйлээ тусгаж болно. За энэ нь одоо бод жишээн дээр яаж буухыг хэдүүлээ харцгаая. За бод жишээн дээр жишээ нь би сая гиг хэсэг дээрээс нь жишээ нь YouTube-ийн бичлэг анимац оруулаад өгч гэдэг зар байсан. За тэрэн дээр за энэ зар дээр болохоор Antino Disco Circus Mix гэдэг ийм бичлэгтэй ижлэхэн ийм анимац хийгээд боломжтой байна уу? Тэгээ би өөрөө энэ дуу характерын зөвлөд өгчнө гэсэн байсан. Тэгэхээр нь одоо тий би таны энэ Craigslist дээрх таны энэ зарыг харсан. Би яг таны энэ хэлсэн загвараар ийм бичлэг хийгээд өгч чаднаа. Тэгээд
би энийг ингээ өдөр болгондоо нэг бичлэгээ хийж зориулаад ингээд явчих болно ч юм уу те. Тэгээ би энийг энэ талаар тамтай ярилцахтаа болоод тэгээд хамтарч ярилцахтаа нээлттэй болно, баяртай болно. Тэгээд хамтран ажиллана гэж найдаж байна гэх батлаар ингээд нэрээ best батач юм уу. Би аль болох нөгөө жишээг нь жоохон өргөөрөнд байх үднээс арай өөрч авсан. Тэгээ болохоор за энд нь бол мэдээж одоо тэ нүүлгэлт юу гэдэг хөөргөлт янз бүрийн өөр одоо blue collar job-ууд те байх бол энд нь одоо жижиг юм халтурны ажлууд байх юм бол бас иймэрхүү байдлаар бичиж болно. За түрүүн хэдүүлээ харсан зарим ажлууд нь ингээд утасны дугаараа энд оруулсан. Энд нь ингээ бүр текст гэдэг утасны дугаараа оруулсан байна. Ийм утасны дугаараа оруулсан ажлууд бол илүү бас амар. Хэрвээ дээрээс нь зар нь ороод удаагүй бол бас өндөр шанстай байна гэж үзнэ. За тэгэхээр энд нь одоо жишээ нь тийм за ийм юм бай гэдэг. Утасны мессеж дээр бол тийм энд сайн уу миний нэрийг одоо Тодоо гэдгээ би таны энэ зарыг чи одоо ингээ Craigslist дээр харлаа. Тэгээ би одоо энэ ажлын байран дээр чинь те юг сонирхож байна. Над руу ингээ боломжтой үедээ залгаарай гэд. Ер нь залгаарай ч юм уу эсвэл нөгөө утасны мессеж чинь тэр болгон бас дэлгэрэнгүй бичиж тавих боломжгүй учраас ингээд хэрвээ гайгүй ярьдаг бол тэр дундаа те над руу яриарэ гэд үлдээчих болно. Хэрвээ сайн англиар ярьдаггүй бол түрүүний нөгөө дээр дурдсан. Одоо би ийм одоо те агуулгын ийм туршлагатай эндээсээ би энэ сайн ажилтдаг ийм туршлагатай гэдгээ яагаад арай жоохон урт мессеж бичиж болно. Тэгээ баярлалаа гэд үлдээ чинь тэгээ нөгөө хүн чинь ингээ хариу бичих юм бол тэгээ тэр хариуг нь одоо Google Translate гарч идэв юм уу гарч идэв те. Тэг орчуулад ингээд холбогдод яваад иж болно гэсэн үг. Ер нь бол Америкт удаан байсан хүмүүс хэлэх бах. Одоо заавалжгүй хэл ус гэхээсээ илүү ур чадвар нь байх юм бол дэрэгдээ үнэлээд ажиллах газар зүүн бишгүй би мэдээж хэл устай бол ойлголцоод дараагийнх нь боломжууд нэгдээ явна. Тэгэхээр бол хэлээ бас давхар сураарай гэж зөвлөх байна. За энэ дээр би нэг жишээ оруулах гэж үзлээ. За тэгэхээр сайн уу Майк намайг ингээд зоор идгээ тий. Тэгээ би ингээд би чамайг ингээд wallet буюу манайхан wallet гэхээр бас сайн тэр мэддэггүй гэхээр энийг сонгож олуулсан. Энэ дээр нь одоо Чикаго ч өөрөө ингээд зогсоол хотын төвдөө өндөр байшингуудтай зай талбай муутай учраас төлбөртэй зогсоолууд их байдаг. Тэгээд одоо том өндөр байрлалууд доотлын 1 2 3 цаашлаад 5 6 давхар ингээд зогсоол байх жишээний. Тэнгүүд нөгөө тэр зогсоолынхын ажилтан таны машиныг аваад зориултын нөгөө машинтай авах газараа ингээд шахаа байршуулаад тавьчихдаг. Тэрийг wallet гэдэг. Тэгэхээр сайн уу Майк намайг зоорой гэдэг би таны энэ Craigslist дээр одоо энэ машинд байрлуулах одоо гаражийн ажилтны зарыг олж харсан. Тэгээ би энэ ажилч их сонирхож байна. Тэгээ шууд эхлэх боломжтой. Тэгээд та ингээд ойрхон ярих эсвэл уулзах боломжтой байл над руу ирэх холбогдорой гэдэг ингээд утас руу мессеж бичиж үлдээ чинь. Тэгээ ярьснаасаа илүү ер нь мессеж бичих нь илүү өндөр шанстай. Мэдээж яг ярьчих болно. Гэхдээ нөгөө хүн бас завтай байх уугүй юу. Эхлээд бол мессеж бичээд тэгээд ер нь боломжтой байна гэх юм бол ойрхон яриа ч гэдэг юм уу тэр тохиолдолд нь шууд яриад явуул зүгээр. Тэгээ энд бол бас нэг юм шууд нөө FaceTime call хийчих зүгээр те iPhone-тай бол iPhone-ийн FaceTime-аар ярьчих уу гэд тэр бас их зүгээр байдаг шүү. Тэгэхээр иймэрхүү байдлаар байгууллагын ажил сонирхсан компаниуд руу хүмүүс компаниуд руу холбогдоод явчих болно. Тэгээ энэ түрүүнд дурдсан Craigslist платформ дээр одоо энэ jobs хэсэгт ингээ өдөрт одоо та энэ jobs хэсгээр нь яг эндээс өөрийнхөө сонирхсон те одоо аюудын совлогч бол medical health боловсрол за офисын ажлууд байна. Эсвэл одоо харуул хамгаалт тэг барилгач гэдэг юм ингээд чиглэлүүдээр ингээд ороод ажиллаж болно. За gigs гэдэг дээр нь labor гэдэг юм ингээд наривчлаад ингээд явчих болно. Хэрвээ яг одоо яг тогтсон ажил мэргэжил яг нөгөө чиглэлийн сайн мэдхгүй бол энэ jobs гэдэг юм уу gigs гэдэг том нэршилтээр нь арчих юм бол бүгдээринг ингээ оруулаад ирдэг байгаа шүү. Тэгэхээр энд нь ингээ харж хагаад за эндээс нь энэ transportation биш юм байна. General labor биш юм байна гэдэг ингээд
явуучвал эндээс нь бас фильтрдээд өөрийнхөө zip-ийг нөгөө гэрийн хаяг zip кодыг оруулаад эндээсээ тэдэн майл гээд өөрөөсөө ойр байгаа ажлуудаа энд нь фильтрдээд ячиж болно. За тэгээд employment type дээр full time, part time гэдэг эндээс ингээ фильтрдээд яах юм бол яг өөрийнхөө гэрээ ойролцоох ажлын байрууд дээр ингээд өөртөө гаргаж ирээд явчих болно. За энэ мэтчлийн ажлуудаа хараа авчиж болно. Мөн дээрээс нь хэрвээ одоо яг ямар ажил мэдхгүй эсвэл ямар ажил мэдхгүй байх юм бол эхний ээлж нь ингээд монголчуудаа зориуллаад монгол хэл дээр энэ ажлуудыг ингээд богино тайлбартайгаар ингээд оруулаад байгаа. Тэгээд эндээс нь бас тэр олон монголчуудын бас хийж үзээгүй зөндөө ажлууд байдаг. За тэгээд эдний тайлбартайгаар ингээд оруулаад байгаа. Тэгэхээр эндээс нь хараад танилцаад явж болно. Цаашдаа энэ маань ингээ автоматчаа заавалчгүй монгол хэл дээр байхгүй болж магадгүй. Тэгэхээр тэр хүртэл ямарч байсан холбогдоод яваарай. Энд нь сүлдээ бас те ганц нөгөө админ биш бусад ингээд монголчууд маань ч гэсэн ингээд ажлуудаа хуваалцаад монгол ажлын байрууд төр дундаа бас ихээр орж ирж байгаа. Тэгэхээр та бүхэн манай Mongolians in Chicago гэдэг чат группийг бас сонирхоорой. Тэгээ энэ маань бас цаашдаа өөр хотуудад нэгдээд явах байгаа. За тэгээд энд нь одоо ийм ажлууд ингээ харлаа гэдэг. Тэгээ энэ зөвхөн ажлаас гадна автомашины те монголчууд маань бас машина зарцгааж байна. За угаагчийн ажил ингэж хуваалцсан гэх хүмүүс байж байна. Мөнгөө солилцох хүмүүс байна. DoorDash, Uber Eats, Lyft түрээсийн ажлууд бас байна. Асуулт хариултын болон байна. Хөлөөдлөх түрээсийн зарууд бас байна. Зарлал мэдээлэл за ийм зарлалаа талархал. За амралт, спорт, хобби, илгэм хэмжээ юмуд байна. Замын унаа, хоорондох замын унаа, за үнэгүй өгнө гэсэн юм зарууд байна. За энд нь бол blacklist те интернет орчинд одоо хүнийг хоорж мөнгөлж байгаа зүйлүүдийг одоо энд биеиндээ анхааруулад оруулдаг байгаа. Эрүүл мэндийн хэсэг байна. За гэр ахуйн бараг хэмжлэн иймэрхүү хэсгүүд байна. Тэгээ одоохондоо бол ажлын зарын хэсгийг бол төлхөө мэдээллийн бэлтгээд явуулж байна. За тэгээ энэ бичлэгээр хуваалцсан линкүүдийг нь бичлэгийнхаа тайлбар хэсэгтээ оруулаад явчихна. За та бүхэнд сонирхсан ажил авахтаа амжилт хүсье. Амьдрал ахуйд нь сайн сайхныг хүсье. Маш баярлалаа.